Тэгээ би арх гэдэг имийг бол байна. Ер нь тийг уугаад тохируулаад тэгээд одоо гэдэг бол хэцүү. Ерөөсөө арх. Арх гэдгийг чинь бол байна. Ерөөсөө уухгүй гэж тохирдог. За би улсын начин цал 75 онд улсын начин цал аваад Улаанбаатар руу явлаа. Тэгэхэд манай энэ дондоо ах маань надад ер нь их олон юм хэлээд байдгүй. Тэгээд их тогтой тийм ахтай хүн чинь ганц нэг хэлсэн юм санаас гардаггүй шүү дээ. За мэдээ бөхчүүлд их арх олддог юм гин лээ. Хүн их арх өгдөг юм гин лээ. Архийг уухгүй гэвэл тохирдог юм шүү. Тохируулна гэвэл хэтэрдэг юм шүү. Санаж ороод гэсэн юм. Тэгэхээр архийг тэгэхээр би бол архийг уухгүй гэж явах нь одоо муу юм а гэдэг юм миний толгойд одоо тогтсон. Тэгээд би одоо арх уухгүй гэд яваад байдаг байхгүй. Тэгээ бөхчүүд дотор мөнгөн амгаа хоёр арх уудаггүй гэж хэлэгддэг байлаа. Тэгэхээр арх яг хүнд одоо нэг хүн ороод ирэхэд ганц байгаа ганц хоёроо өгчхөөд тэгээд би дагаад явцгаа ихэд би зүгээр би явахгүй гэж явдаг л байсан л да. Хэрвээ явуулд арх л уун шүү дээ тийм ээ. Гэх мэтчлэнгээр. Тэгээд хүний ханилж яваа хүний хажуугийн нөхөр гэдэг их нөлөөтэй. Цог байгаа хүн гэдэг. Би одоо сосроор марсантай хөдөө аж ахуйн их сургуульд ирсэн анхал одоо хөдөөнөөс орж ирээ тэнд хөдөө аж ахуйд сургуульд 3 сар жолооч хийсэнгүй шүү дээ. Тий. Балдан гээд нам хорны даргын дэргийг 3 сар бариад. Тэгээ зүйлд нь шигшээ авгийн тамирчин болоод тэгээ зүйлдээ оюутан болоод ингэсэлдээ. Тэгээ сосроор марсантай танилцаал тэгээд тэгвтэй ажиллахан чинь бас улсын салтай улсууд тэгээд ингээд наадмын бэлтгэл цуг гарна. Секс дугуйлан дээр одоо цуг яан тэгэл ингээл дандаа цуг ер нь их явна. Тэгээд сосрон марслан бол ингэж хэлдэг юм байсан. За чи ямар ч тохиолдолд нэг л өрөнгө гарах ууж. Хоёр бит яв. Чи хоёр уул 3 уулд юм. За 3 уул айгуул чи сүүлдээ гуйж уун шүү гэж. Чи ерөөс нэг л уун гэсэн өөртөө тийм том одоо тийм юутай үүр даалгавар өгч хэрэгтэй. Айлууд ингээл ороход тэгэхээр соёо өгч чинь бол ингээл нэг л удаг хүн шүү дээ. Нэлээд 50 дэрийг нэлээд 100 тавьжээ байгаад таавал мод ойдчгээд нэг сайхан тэр чинь нэг баг аягаар байсан чамаагүй рүнкөр байсан чамаагүй нэг сайхан тонгоолгоод за багш нь болсон шүү одоо гээл тол тавьчих нэг гэдэг. Ярдөө. Тэгээ ийм тэгэхээр тийм сайхан одоо хүмүүжилтэй хүнтэй нэг дор энэ төр байна гэдэг асуудал бол тэр архийг тохируулж хэрэглэх гэдэг бол үнэхээр тэр нэг хажуу байгаа тийм сайхан улсуудаас их одоо нөлөөтэй байна лээ. Би Баян Коврахтай бас их зүг байсан юм. Баян Коврахч маань өдөөж хүндээ зургуул 5-6 жил тэнх хэрэглэж ийсэн би багш нь байсан. Тэгээд тэр жахтай биш хөдөөлөдөө барилдаа марил өдөөгаадаа багш уулзалт муулзалт гэж бодоод байнга л зүг явах юм чи. Тэгээс Баян Коврах бол за чи бидний бас арх уух юм гарах юм аа хаяа. За нэг хаяа нэг уул чи нэг 14 хоног бол бүр тэр арх бүр амсахгүй бүр сакс тогол саунд суу тэр архины хорыг бүрэн биенээсээ гаргана шүү. Тэгж байж дараа нь одоо яадаг баг шиг нэг амсах болдго юм уу яадаг юм. Чи архиар шар тайлбал тэгэл өнгөрнө шүү гэж ингээд загтаг байсан. Тэгээд иймэрхүү сайхан одоо амьдралын сахилга баттай ийм сайхан улсуудтай цуг ажиллаж нэг дор байсны аж гавьяагаар би одоо ди болтол архийг хэтрүүлж хэрглэж гүй явсаар одоо ингээд таашхаж байна да.